Яач юм? Яагаад юм бичихгүй 2 цаг алга болчих юм? Хинтээ ярих вэ? Ээжтэй нэрчт юм уу? Ээжт нь хэлчихвэл за дараа нь лай болох юм байна л да. Нэрээ. За юу гэж асуух вэ? Доороос нь асуух уу? Дээрээс нь асуух уу? ChatGPT манай найз залуу ойр үед намайг бүр юроосо тоохоо болчлоо. Бүр надтай ойртгооч боллоо. Энэ яг ямар өчтэй юм бэ? Сайн байна уу? Сайхан асуулт байна. Тэгэхээр таны найз залуу таныг тоохгүй байгаа шалтгаан магадгүй төрөв булчиргааны асуудал гэж магадгүй. Эсвэл өөр хүнтэй болсон байж магадгүй. Дэлхийн асуудал байхгүй бид хоёрын секс үнэхээр сайхан байна. Ямар ч асуудалгүй. Тэгвэл ямар ч найраагүй өөр хүнтэй болчихож та ер нь утсын шалгадаггүй. Шалгадаг. Ямар ч тийм асуудал байхгүй. Манай найз залуугийн утсын, чатын бүх юмыг би шалгадаг. Бүгдийг мэднэ. Та нөхөр чинь ажил хийдэг үү? Тийм ээ, ажил хийдэг. Тэгвэл ажил нь магадгүй стресстэй ч юм уу, тиймэрхүү ачаалттай үе байгаа юм болов уу? Тийм байна. Манай найз залуу ойр үед ажил дээр шалгалттай гэд боо ажил. Завгүй, стресс, боо стресстэй яваад байгаа шүү дээ. Тэгэхээр бүх зүйл ойлгомжтой. Та нөхөр чинь маш их ядарсан юм. Ядраал ороод ирэнгүүт л та тэр нь хинч дургуулах нь. Ядрааг талих маш сайхан аргууд байна. Үүнд сайхан кимчитэй шүл, эсвэл тойгны шүл хийж болох аргууд байна. Тий, кимчитэй шүлний жорыг авъя. Та солонгос кимчитэй шүл үү, монгол кимчитэй шүлний жор авах уу? За, солонгос. Солонгос кимчитэй шүлний жор хараханда болохгүй юм байна Монголд ч. Яахаараа? Яагаад болохгүй гэж? Яах вэ? Энэ солонгос дүүпүү, монгол дүүпүү хоёрын амт өөр л дөө. Танад дандаа монгол дүүпүү гэдэг юм. Тэгэхээр амт чанарын үед багахан өөр болно гэж бодогдож байна. Тэгэхээр та солонгос жорыг биш, монгол жорыг авах юм уу? За тэгвэл монгол жорыг авъя. За тэгэхээр та хоёр хоёулаа идэх үү? Тий, хоёулаа. За 500 г кимчи, 300 г дүүпүү, 200 г гахай мах. За тэгээд ус мус хийгээд ингээд хольж молоод ерөөхдөө тань руу хийх жорыг нь бүгдийг илгэлээ. За. Ер нь тойгны шүлийг авъя. За тойгны шүл 3 янз байна л да. Монгол тойгны шүл, хятад тойгны шүл, солонгос тойгны шүл. Хятад тойгны шүлийг авъя. Хятад тойгны шүл нь болохоор нөгөө юу аахгүй юу? Та өөрөө хятад ресторан ороод идчих юм бол баг тэрэн дээр байх. Та өөрөө хийж чадахгүй байхаа. Гэхдээ би тань жорыг явуулъя. Хүй ChatGPT. Чи ер нь эрэгтэй юм уу эсвэл эмэгтэй юм уу? Би эрэмэгтэй. Гэхдээ би хүсвэл эмэгтэйч байж болно, эрэгтэйч байж болно. Бүр хүсэх юм бол гейч байж болно, лесбич байж болно, трансгендерч байж болно. Ёй, ямар шал гэсэн юм бэ? За шүл мүл шал худлаа юм байна. Шүл гэж яхаар. Хүй, миний хүүхнөөс болоод манай найз залуу намайг тоохгүй байх гэж байх уу? Бас байх боломжтой. Зарим эрчүүд том хөх хүсдэг байхад зарим эрчүүд жижигхэн хөх хүсдэг. Тэгэхээр таних яг ямар хэмжээтэй вэ? Та хэмжээгээ томруулмаар байна уу эсвэл багасгамаар байна уу? Би танд мэдээлэл өгч чадна. Тийм ээ, би хөх хийлгэх хэрэгтэй юу? Таны хөхийг хараахан ямар хэмжээтэй гэдэг чинь мэдэхгүй болохоор би мэдэхгүй л байна л да. Тэгэхээр та зургаар нааш нь илгээнэ үү? Хөхний зураг. За зургийг аваад явуулчих та. Явуулчлаа. Үнэхээр жижиг юм. За сайхан хөх байна. Тэгээд та хөхөө 3 янзаар томруулах боломжтой. Нэг бол шууд хагалгаанд ороод силикон шахуулах. Хоёрдугаарт том левчиг аваад дотор нь цаас чихээд том хөхтэй юм шиг харагдах. Гуравдугаарт хүн ер нь өөрийнхөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байвал болчтой юм даа хөө. Хөөе ChatGPT. Тэгвэл би яг шүл хийвэл нөхрөөгөө өөртөө татах уу? Хөх хийлгвэл татах юм уу? Яг аль нь зөв вэ? Хөөе. ChatGPT. Хөөе. Уучлаарай. Таны лимит төрсөн байгаад бол та маргааш 21 цагт хандна уу? Баярлалаа. Tomorrow. Хөөе ChatGPT, надад маш чухал асуулт байна. Би хөхөө хийлэх үү? Эсвэл шүлөө хийж өгөх үү нөхөртөө? Таны юу асуугаад байгааг ерөөсөө ойлгохгүй. Яа!